За, эргэн тавтаа морил хэдүүлээ хувийн арилжааны фирмийн үүсэл хөшлөлийг үзчихэд өмнөх хичээлээ үзчихэд ороод ирсэн бахаа гэж найдаж байна. За, одоо хувийн арилжааны фирмүүдийнхаа онцлог шинж төрлүүдийг нь авч үзцгээе. За, энгийндээ бол хувийн арилжааны фирмүүдийг хэдүүлээ 3 ангилах хэрэгтэй. Нэг нь бол классик буюу одоо уламжлалт загвар байна. Мөн хайбрид буюу одоо юм гибрид тий хослмол ийм фирм байна. Гуравт нь бол онлайн буюу цахим фирм байна. За энэ би энийг дараагаар нь та бүхэнд дэлгэрэнгүй тайлбарлах учраас эхний ээлж нь энэ гурван нэршлэр нь та бүхэнд нэмдэглээд аваарай. Одоо ярилцах одоо энэ онцлог шинжүүд болоод одоо давуу талууд нь энэ дээрх гурван арилжааны фирмүүдийг бүхэлд нь хамаарж байгаа учраас та бүхэн хамтдан сонсоорой. Учир нь яагаад гэхээр магадгүй бид нар энэ уламжлалт байдлаар нь явах юм уу, хайбрид байдлаар нь явах юм уу, эсвэл бие даамар цахим байдлаар явах юм уу гэдгийг нь одоо энэ хичээлийг үзэж байгаа та сонгох байгаа шүү. За хамгийн нэгдүгээрт нь энэ мэдлэгээ жоохон мартахгүй үднээс хэдүүлээ хувийн хөрөнгө оруулалтын фирм байна. Бусад төрлийн фирм сангаас ялгарх онцлогийг нь авч үзье. Энэнгээс нэгээ сайн ялгаад өгчих юм бол хэдүүлэнд за энэ одоо хээж сангаасаа юугаар ялгаатай. За энэ ч одоо тэгээд хөрөнгө оруулалтын сангаас юугаар ялгаатай гэх мэтчил нөгөө англи ялгаануудыг мэдчих юм бол хэдүүлээ илүү ойлгомжтой болно. За нэгдүгээрт нь хувийн арилжааны фирмүүд нь өөрөө хувьцаа, бонд, форекс, түүхийд таваар үүсмэл хөрөнгө болон бусад санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх боломжтой байдаг. Тэгэхээр нэг үгээр бол бүхэл төрлийн өмнө хөрөнгө оруулах боломжтой ийм фирм байх нэ. За дараагаар нь хувийн арилжааны фирмүүд ба хээж сангууд. За хээж гэхээр та жоохон шинэлэг байж магадгүй. Гэхдээ бол санхүүгийн нэг ойлголтыг сонсчихсан хүмүүс бол энэ нэрийг бол зөндөө сонссон баг. Ер нь бол эрсдлийг багасгах, эрсдлийг одоо бууруулах зорилгоор байгуулагдсан сангууд байгаа шүү. За хээж сангууд болон арилжааны компаниудын хоорондох ялгаа нь эрсдлээс хамгаалах сангууд нь. Бүр одоо хээж сангууд гэдэг эрсдлээс хамгаалах сангууд гэж нэрлэж болно. Гадаад их үүсвэрээс хөрөнгөө босгож, үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулахад ашигладаг бол хувийн арилжааны фирмүүд нь өөрийнхөө хөрөнгийг ашигладаг. Хээж сангууд нь үйлчлүүлэгчдээсээ эдгээр хөрөнгө оруулалт дээр олсон ашигаас нь хувь хүртдэг. За эндээс бол ойлгогдож байгаа. Яг л хээж сангууд маань бол яг л банк шиг. Гэхдээ банкыг бодвол зарим тохиолдолд бол илүү эрсдэл багтай. Нөгөөтэйгээр бол зарим нь бол илүү альтернатив өөр бусад чиглэлийн хөрөнгө оруулалт хийдэг байдаг. Одоо зарим хээж сангууд бол та бүхэн мэдж байгаа компанийг одоо бага үнэлгээтэй байхад нь хөрөнгө оруулаад илүү өндөр үнэлгээтэй болгоод заргач гэдэг юм уу. Тэр болгон банкнуудын хийдэг үйл ажиллагааг эрхэлдэг байгаа. За энэ дээрээс харах юм бол хээж сангууд нь үйлчлүүлэгчдээс одоо хэдүүлээ тэтгэврт гаргахынхаа өмнө гэдэг юм уу энэ эрсдэл багтай эрсдлээс хамгаалах санд өөрийнхөө одоо хадгаламжинд байгаа 50 сая төгрөг 100 сая төгрөгийг хийлээ. Тухайн сан одоо миний одоо өгсөн мөнгийг өөртөөхөө шинжилгээ хийснээр эрсдэл багтай хөрөнгө оруулаад тэндээс олсон ашигаас хувь хүртэх. Эсвэл бүр анх тогтсон үн буюу одоо 100 сая төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийх юм бол та 1 сая төгрөгийн шимтгэл төлнө ч гэдэг юм уу нэг юм тогтсон хуваар авдаг болвол хувийн арилжааны фирмүүд нь ерөөсөө л яг өөртөөхөө төлөө одоо нэг амжилттай арилжаачин цаана байж болно. Эсвэл одоо нэг баг хамт олон байж болно. Эсвэл одоо та бид нар шиг ингээ залуучууд цуглаад за хэдүүлээ хамтдаа энэ хувийн арилжааны фирм нэгээд ажиллаулъя гэд тохирсон байж болно гэсэн үг. Тэгэхээр хүмүүсээс мөнгө авдаггүй өөртөөхөө дундаасаа нийлүүлээд 10 сая төгрөг ч юм уу 5 сая төгрөг нийлүүлээд тэр босгосон мөнгөөр арилжаа игээд олсон ашгаа бүгдийг нь аваад хувь тэнцүү ч юм уу эсвэл өөртөө тохирсон хуваараа аваад явдаг энгийн нэг компани байгаа. За хээж сангаас ялгаатай нь арилжааны фирмүүд нь олсон мөнгөнийхөө 100% өөртөө үлдээдэг. За энэ бол мэдээж ойлгомжтой болсон баг. Тэгэд харилцагчдаа үйлчлэг гэхээсээ илүүтэйгээр фирмийнхаа тооцоо тэнцлийг бэхжүүлэхийн тулд өөртөө зориулан арилжаа хийдэг. Мөн хувийн арилжааны фирмүүд нь үйлчлүүлэгчдэд тэдний арилжаагаар олсон үр дүнгээс ашиг хүртдэг. Иймд хувийн арилжааны фирмүүд хээж сангуудын шиг үйлчлүүлэгчдийнхээ хөрөнгөтэй харьцуулдаггүй тул илүү их эрсдэл хүлээх чадамжтай байдаг. За тэгэхээр одоо та бүхэн харж байгаа нэг давуу юм гарч ирж байна. Хээж сангаас ялгаатай нь та бид нар одоо хэрвээ бид нар хувийн арилжааны фирм ажиллаулдаг болвол бид нар өөрсдийнхөө мөнгөөр арилжиж байгаа. Тэгэхээр одоо жоохон эрсдэл багтаа. Одоо бид нар нөгөө хээд санд байна гэхээр чинь нэрнээсээ ахуулаад эрсдэл багтаа хөрөнгө оруулалт хийх зорилготой учраас хүмүүс одоо бидний нэгт нөгөө явж ирсэн түүхийг харах болно. Хоёрт одоо яг юунд оруулах гэдэг байгааг бол аюул сан шинж харах болвол учир нь яагаад тэгэхээр тэтгэврт гаргач гэдэг юм уу илүү нөгөө баталгаатай хөрөнгөө алга болчихгүй гэсэн эрсдэл
багтай одоо хөрөнгө оруулалт хийдэг газар руу оруулах гэдэг шүү дээ тийм. Нөгөө талдаа бол яг энэ хувийн арилжааны фирмүүд нь бол өөрсдөө мөнгө гаргаж байгаа учраас яг тухайн цаг үед хамгийн ашигтай арилжиж болох. Тэгээ өөрсдийнх нь дүгнж байгаагаар эрсдэл багтай эрсдлийг нь бол ингээд зохицуулж чадах гэсэн бүтээгдэхүүнээ арилжаад ашиг олох боломжтой. Тэгээд эндээ хэрэглэгчд үйлчилдэггүй тул тэндээсээ ашиг хүртэх шаардлагагүй. Мөн дээрээс нь одоо алдагдлаа тайлбарлах шаардлага болж байна гэсэн. За энэ хоёрын арилжааны хэв маяг нь арилжааны фирмүүд нь түлхүү зах зээлийн эрэлтийг бий болгоход оролцсноор ашиг олдог бол эрслээс хамгаалах сангууд нь үн цаасны үнийн хөдөлгөөнд дэнчин тавьдгаараа ялгаатай. Харин хэд сангууд болон арилжааны фирмүүд нь хоёулаа Америкийн нэгдсэн улсын газар нутагт дээр бидний өмнө түрүүн тайлбарлсан Волкерийн дүрм захирагддаг. Тэгэхээр хэд сангуудыг хүртэл Волкерийн дүрм хамаардаг байна. За эндээс бол нэг ойлгох юм нь бол хэд сангууд бол илүү эрсдэл багтай хөрөнгө оруулалт хийхийг зорддог. Хувийн арилжааны фирмүүд ямар боломж зах зээл санал болгож байна тэрийг харж зордгоо. Proprietary trading ба банкны худалдаа авалт борлуулалт. За тэгээ биднэрт одоо хамгийн ойрхон санхүүгийн бүтээгдэхүүн үйлчлэгээ үзүүлж байгаа газар бол банк. Тэгээ томоохон банкнууд худалдах худалдаа авах арилжаанд харилцагчтай үйлчлэх тэдний өмнөөс арилжаа хийх явдал байдаг. Тэгээ харин хувийн арилжааны фирмүүд нь харилцагчдынхаа өмнөөс арилжаа хийдэггүй. Волкийн дүрмийн ачаар том банкнуудын хувийн арилжаа бараг л байхгүй болсон. Тэгэхээр бол одоо энэ хоёрыг бол бүрийн ялгах боломжтой болсон гэсэн үг. Томоохон банкнуудын арилжаачид өөрсдийн мэдл байгаа хөрөнгийн хэмжээ их байдаг тул илүү өргөн царайтай зах зээл дээр ажиллах хандлагатай байдаг. Тэгэхээр одоо хэдийн манайх шиг жижиг зах зээлтэй байж болох ч гэсэн одоо манай дотоодын үндсэн томоохон банкнууд байгаа мөнгөний хэмжээ бол бас олон улсад бол нэлээд бас үнэлтгүй өндөр үнэдэг. Тэгэхээр одоо тэрийгэ дагаад бол мэдээж банкнд ирж байгаа ашиг нь бол өндөр байдаг бахнэ. Мэдээж ажлын орчин соёлын жөөр томоохон банкнууд офисын улс төр дүртэмтгий офис калчер дүртэмтгий байдаг бол хувийн арилжааны фирмүүд нь арилжаачд алсаас ажиллах боломжтой буюу түрүүний бид нэр ярьсан онлайн хувийн арилжааны фирм байх нь нэмж дуртахад томоохон банкнууд арилжааны фирмүүдээс илүү хатуу зохицуулттай үйл ажиллагаа явуулдаг. За энэ бол ойлгомжтой. Та бид нар бас гадралдаг байж магадгүй Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь олон улсад явуулж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа банкнууд бол санхүүгийн зохицуулахоор одоо сангийн яамнаас айгүй олон зохицуултуудыг хамаарж дээрээс нь бүх хэрэглэгчдийн мэдээллийг ил тод тайлагнаад явдаг. Тэндээсээ татвар тайлан тооцоо өгөөд явдаг. Гэх мэтлэн нэлээд олон ийм шалгуу зохицуултуудыг давсан байдаг бол хувийн арилжааны фирмүүд бол тэр болгоно ийм зохицуултуудыг давдггүй. Гэхдээ мэдээж түрүүний ярьсан дэр олон улсад явж байгаа бол энэ Волкерийн дүрмийг бүртгэх хэрэгтэй. Яг Волкерийн дүрм бол төлхөө Америкийн нэгдсэн улсад хүчин нөлөөтэй. Гэхдээ нөгөө зах зээл маань өөрөө Америкийн нэгдсэн улсыг хамаарах дийлэнхтэй хүсэлтэй байдаг учраас энэ бол хувийн арилжааны фирмүүдийн хувьд бол зайлшгүй үзэгдэл болсон. За хувийн санхүүгийн фирм ба жижиглэнгийн арилжаачид буюу одоо та бидний одоо ялгаа. Сүүлийн жилүүдэд зарим жижиглэнгийн арилжаачид Forex брокеруудаас татгалзаж арилжааны фирмүүдэд нэгдэх болсон. Тэгэхээр одоо нөгөө арилжааны фирмүүд маань томроод бүр ингээ брокерийн үйл ажиллагааг өөртөө эрхэлдэг болсон. Тэгээд нөгөө одоо амжилттай арилжаа хийдэг хүмүүсүүд нөгөө брокероос нь илүү санал тавиад ангууд хүмүүс нь брокероосоо татгалцсан байх нь л дээ. Тэгээд хувийн арилжааны фирмүүд нь уламжлал хөрөнгө оруулалтаас илүү өндөр өсөлтийг санал болгодог. Бөгөөд арилжаачид мөн эрсдэл багтай санагдах болсон. За энэ бол бид нар одоо нэг $1000-2000 ингээ арилжаад хэдийн өндөр дүн юм шиг боловч яг арилжаад эхлэхээр амьдралаа залгуулах мөнгө олоход бас нэлээд хүндрэлтэй байдаг. Мэдээж болохгүй гэсэн үг биш, болно. Гэхдээ хэцүү. Нөгөө талдаа бол эрсдэл өндөртэй байдаг. Тэрийг энэ хувийн арилжааны фирмүүд cover хийгээд бүр ингээд дарчиж байгаа учраас нэлээд давуу бахны. Тэгээ жижиглэнгийн арилжаанд хөрөнгө оруулагчид өөрийн хөрөнгөө шууд эрсдэлд оруулдаг. Тэд мөнгөө татах эсвэл дансаа өсгөх эсэх тогтмол шийдэх хэрэгтэй болдог. Харин хувийн санхүүгийн фирмд бол олох санхүүжилттэй арилжааны үеэр энэ хоёр зэрэг авагдах боломжтой. За энэ маш чухал өгүүлбэр байна. Одоо яг жижиглэнгийн арилжаачид бид нарт ашиг хийлээ. За $1000 ашиг хийлээ. Нийтлэг одоо монголчууд бид нар ингээд $100 төлөхөө арилжаанд хийдэг. За $100 дээрээ хоёлаа ингээд арилжаа хийгээд ашиг хийлээ. $100 маань $120 болчихлоо. $120 болонгууд нь $20 авах уу яах уу гэж бодчихдаг. Байлгаж ивэл яг данс маань бас $120 болоод нэг $20-ийн бас нэг эрсдэлт авах чадвар нэмэгдчихлээ. Арай жоохон илүү даана гэд бодож идэл. Гэтэл бас яг нэг боддоор бас нэг хідэн төгрөг татаад мөнгө авчмаар штэ тэ $20-аар гаргаж аваад нэг хэрэглээний хүнсээ нэг 7-ныхаа хүнсийг авчиг. Ганцаараа амьдэрдэг бол авчиг. Гэтэл энэ сонголтоо их орлоо. Яг дансаа үлдээгээд арай жоохон намсаа баг багаар томруулаад явах уу эсвэл мөнгө татчих уу гэдэг болвол хувийн санхүүгийн фирмийн хувьд бол энэ бол шаардлагагүй. Та амжилттай арилжаа. За хувийн арилжааны фирмийн бизнес загвар нь өөрөө ашиг олох явдал байдаг. Хэрвээ арилжаач одоо та хоёр ашиг олвол фирм тэдэнд илүү их хөрөнгө өгөх
учир энэ төрлийн компанид орлого олох боломжоо нэмэгдүүлэх оновчтой болгохын тулд авиаслаг арилжаачдыг татахыг хүсдэг. Тэгээд нөгөөтэйгөр бол тэгээ брокерууд бол арилжаачдын ур чадвараас үл хамааран гүйлгээ болгон шимтгэл хүртдэг. За төрөнийхөө үйлбэрийг дуусгахад бид нар ингээ нөө амжилттай л арилжаадах юм бол санхүүжилттэй арилжаа, хувийн арилжааны фирм болвол мөнгийг нь өсгөж өгж байгаа учраас биднэрт одоо илүү их мөнгө даатах, хариуцуулах сонирхолтой байна. Тэгэхээр одоо бид нар ашгаа шинжилгээгээ хийгээд арилжаанаас олсон ашгаа авна. Гэхдээ нөгөө талдаа бол бид нар ингээд байнга ашиг аваад байгаа нь цаанаа бас нэг тодорхой хувийг нь хувийн арилжааны фирм авж байгаа. Тэднэрт бас ашигтай байгаа учраас тэд нэр одоо за түшгээ. За энэ одоо та энэ арилжж байгаа мөнгөний мөнгө чи бааваар өсгөөд байя буюу одоо биднэрийнхаар ингээд simultaneous хоёр зэрэг явдаг байх нэ. За гэтэл нөгөө одоо яг явж байгаа одоо бидний мэдээлэх мэддэг те IC Market одоо Pepperstone бус брокерууд мэдээ зарим нь бол ганц хоёр нь хувийн арилжааны фирмүүд давхар ингээ хамтын ажиллагаа эсвэл өөртөө ч бүр ажиллаулдаг байхыг үүсэхгүй. Брокерууд бол арилжаачдын нөгөө ур чадвараас үл хамааран арилжаа болгоно шимтгэл авдаг учраас одоо та бүхэн нөгөө $100 арилжаа эхлээд тэрнгээрээ одоо ашиг хийнэ олно хамаагүй гол нь удаан тисэх буюу нэг юм жижиг гүйлгэн дээр 0.07 ч гэдэг юм уу нэг хэдэн центийн ашиг хийсэн ч гэсэн эднэрт ашигтай байдаг учраас бидний нэр нөгөө ур чадварт бол үл хамаардаг байх нэ. За хувийн арилжааны фирмүүдийн орчин анхлан суралцагчдын хувьд боловсрол олох боломж олгохоос гадна мэргэжлийн арилжаач болох боломжийг олгодог. За энэ би нэг давтаад оролцсон байна. Жижиглэнгийн брокерууд арилжаачд зах зээлд нэвтрэх боломжийг олгодог ч хувь хүнийг үр дүнд барагтаа анхаардаггүй. За энэ түрүүний ярьсан хувийн арилжааны фирмүүд бол мэдээж нэг амжилттай арилжаа эрхлэгчдийг бол аль болох ингээ өөртөө игнэндээ нэгтгээд эднэрт ингээд илүү их мөнгө санал болгоод эднэр нөгөө эрсдэл багтаа арилжаа хийгээд мөнгийг нь өсгөж өгөөд ингээд гой түүх үргэлжлээд яваад байвал яваад байна. Харамсалтай нь яг энэ тал дээр нэгт нөгөө өрсөлдөөн их ширүүн учраас хувийн арилжааны фирмүүдийн нөгөө шилдэг арилжаач нар өөр бусад платформоор өөр бусад саналыг ингээд аваад явцдаг нэг. Хоёрт нь одоо та битээр ингээд арилжж агаад өөр ашигтай болоод одоо 100-200 мянган доллартай боллоо гэвэл ягаад би бас ашигынхаа тодорхой хувийг өөр нэг платформд өгөх ёстой юм. Би өөрөө одоо өөрийнхоороо явчих. Би өөрөө арай эслийн өөр менежментээр явчих. Би одоо заавчгүй дүрмэнд нь баригдаж арилжмаар байна гэд заримдаа гараа авчдаг. Тэр үүднээс цусаас хэлбэх үүднээс бас юм шинэ арилжаачдыг бэлтгэхэд оролцдог байх нэ. Брокерууд нь арилжаачд зах зээлд нэвтрэх боломжийг олгодог. Мэдээж ороод бид нэг итгэн 5,000-д бүртгүүлээ, дансаа холбоод мөнгөө зинэлээд эсвэл шууд демогоор өссөн хугацаагаар арилжаа их амтлах боломжтой ч үр дүнд бол барагтаа анхаардаг. Хэдэн нэг хичээлүүд оруулсан байдаг. Тэгээд тэр нь бол нэг яг одоо яг таныг амжилттай болгоход нэг чиглэсэн үгүй юу гэдгийг бол хэр тууштай байгаас нь л харах хэрэгтэй болох бах та. Арилжаач болон фирм нь хувь хүний арилжааны гүйцэтгэлийн үр дүнд гарсан ашгаас урьдчилан тохирсон хувиар ашгаа хүртдэг ба энэ төрлийн байгууллагт ажилланаар арилжаач найдвартай доктортой цалин авах боломжтой. За тэгэхээр одоо бид нар ашгаа л хийгээд ах юм бол амжилттай л арилжаа хийгээд ах юм бол ашгаа олдохт нь аваад ах нэ. Тэгээ авах хүн маань урьдчилан тохиролцсон байдаг. Тэгээд дийлэнх арилжааны фирмүүд нөгөө түрүүний миний дурдсан энэ төрлөөс хамаарат хувийн арилжааны фирм нь классик, хайбрид, онлайн буюу классик нь уламжлалт гэхээр одоо яг л уламжлалт компаниуд ковидын өмнө офисууд яадаг байлаа. Офис дээр ирээд арилжаа хийчихээ. Тэгээ яг нөгөө чиптертэй уулзахтай яг шинээр ажилд авч байгаа юм шиг. За чи яг санхүүгийн мэдлэгтэй юу, энэ арилжааны зах зээлийг хэдэн жилээс сонирхож байгаа юм. Чи өөрөө ерөнхийдөө санхүүгийн зах зээл сонирхолтой юм уу, энэ чиглэлээр сурсан юм уу, мэргэжлийн боловсролтой юм уу гэх мэтчлэн ярилцаад тэгээ чиний чи бидний арга барилыг нь үзээд тэгээ бидний шалгуур аваад явдаг. Тэгээ энэ тохиолдолд бол хувь хэмжээ нь бол нэг 10-аас 20% ч гэдэг юм уу те. Бид нар хийсэн ашигынхаа 10-аас 20%-ыг авдаг. Гэхдээ биднэрт бол тогтмол яг үндсэн цалин байдаг, офистой байдаг, баг хамт олон байдаг, ашиглах боломжтой платформ, компьютер өөр бус юмнууд байдаг. Байх бол хайбрид буюу юм холимог юм байна. Тэр нь болохоор та гэрээсээ ч ажиллаж болно, хаяа офис дээр ч ажиллаж болно. Эсвэл бол хүссэн дуудсан үед нь очиод сургууль семинартаа хамрагдаад тэгээд яг тэр заасан арга барил өөрсдийнхөө эсвэл одоо арга барилыг эдний нөгөө төхөөрөмжтэй платформтой холбоод гэх мэтчлэн ажиллаж болно. Энэ тохиолдолд 50 хүртэлх хувийн одоо ашигынхаа 50 хүртэлх авах боломжтой. Онлайн цахимын хувьд бол ерөөсөө бүр 90 хүртэлх хувь. Энэ бол та цахимаар хийж байгаа ур чадвараа л харуулчих юм бол цаашаа цахимаар ингэ явж болно. За энэ талаад дэлгэрэнгүй орох учраас өнөөдөртөө ингэж орхиё. Ихэнх хувийн арилжааны компаниуд ашигладаг платформ нь дотооддоо ашиглах зорилгоор нэмэлтээр хөгжүүлэгдсэн байдаг бөгөөд зөвхөн фирмийн арилжаачдад ашиглах боломжтой байдаг талтай. За ингэ хэлэхээр надад одоо trading view байна. Өөр бусад ингээд одоо юу гэдэг MetaTrader
C-trader байна. Юу надад тутаж ийн гэж хэлж болно. Гэхдээ бидний мэдгүй айгүй олон хэрэгслүүд байдаг. Жишээ дуртахад одоо бидний харах боломжтой цаг бол хамгийн багадаа 1 минут байдаг бол энэ төрлийн платформ, энэ төрлийн одоо үйлчлэгээ явуулж байгаа газрууд 1 секундын тэрнээс ч бага ингээд наривчлалтаагаар дөрөвний миний хэлсэн нөгөө баг энэ нөгөө алдагдaltaгүйгээр хоцролтгүйгээр арилжаа хийх боломжтой, масс трейд хийх боломжтой, хэмжээний мөнгөөр арилжах боломжтой, бусад хүмүүсийн арилжаа хаана ерөнхийдөө захиалгууд илүүтэй байгааг харах боломжтой гэх мэтлэн айгүй олон давуу талыг бол агуулсан байх боломжтой байдаг. Хувийн санхүүгийн фирмүүд нь тэдгээрийн арилжаачид дээрх програм хангамжийг эзэмшснээр жижиглэнгийн арилжаачдын тэр бүр нэвтрэх боломжгүй нэмэлт давуу талыг олгох боломжтой. За энэ бол түрүүний хэлсэн зөндөө олон давуу талыг эдлэх боломжтой байх нэ. За мэдээж жижиглэнгийн арилжаач брокерийн вебсайт дээрх техникийн дэвшил платформ улам бүр нэвтэрсээр байгаа. Одоо бид нар санал болгож байгаа trading view те айгуу сайн үнэгүй үйлчлэгэн ч гэсэн үнэгүй сервис нь ч гэсэн айгуу сайн магадгүй $30-40 төлөөд 12 сарын $12 төлөөд нэмэлт үйлчлэгээнүүдийг авч болно. Гэхдээ бол бас яг энэ брокерууд энэ фирмүүдэд бас өөрсдийн гэсэн нэг онцгой давуу талууд бол байдаг. Учир нь яагаад гэхээр эдгээр бол зах зээл дээр ашиг олох гэж байгаа. Тэгээ ашгаа нэмэгдүүлэхийн тулд бол шаардлагатай юмнуудыг өөрчлөлтийг бол хийсэн гэдэгт бол та бүхэн эргэлзэх хэрэггүй. За арилжааны төвүүд жижиглэнгийн брокеруудаас нэгж хувьцааны хэмжээ нэмэгдэх тусам үн буурдаг учраас өрсөлдөгч хямд шимтгэлтэй байх талтай. Мөн фирмүүд нь өөртөө хөгжүүлсэн програм хангад эсвэл офисын ширээний төлбөр авч болно. За нэр бол одоо Remax шиг тий. Remax гэх брендийн нэр хүндийг ашиглаж байгаа. Эсвэл одоо аль нэг франчайзын нэр хүндийг ашиглаж байгаагаар тухайн фирмдээ мөнгө төлдөг шиг бас зарим фирмүүд нь бол манай нэмэлт хөрөмжүүдийг ашиглаад манай боломжийг одоо офис дээр сууж байгаагаараа чи тодорхой хэмжээний шимтгэлөө бид нар төлөөч гэдэг юм ашигтай ажиллаад дэлсэн өмнөөсөө тэрийг төлөх боломжтой. Тэгээ жижиглэнгийн брокеруудаас нэгж хувьцааны хэмжээ нэмэгдэх тусам буюу одоо их хэмжээгээр авж байгаа учраас илүү их давуу талтай байх талтай. За ингээд бид нар одоо хувийн арилжааны фирмүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Дараагийн хичээлээр хэдүүлээ. Хувийн арилжааны фирмүүдийн давуу тал болон сул талыг нэг үрчлэн дэлгэрэнгүй авч үзцгээе. Анхаарал тавьсанд баярлалаа.